Цагаан юм. Миний багаан явдал дугаар 2. Манай сургууль аймгийн төвөөсөө 3 км-ийн зайтай байдаг байсан юм. Тэр зайг би өдөр бүр ганцаараа алхаж туулна. Өдөөс өмнө ээлжийн хичээлтэй бол өглөө сургууль руу явхад харанхуй байдагч үүр гэгэрсээр нар хөөрдгөн сайхан да. Харин өдөөс хойш ээжтэй бол сургуулаас гарахад нар жаргачихсан улмал харанхуй болдогсон. Би өдөөс хойш хичээлж байлаа. Сургуулийн хонх зохихтол танхим дүүрэн хүүхдийн найд шуугаан сандал ширээний дуу хойлолдно. Цонхоор цасны цагаан гэрэл ойж багшийн дуу заримдаа тэр шуугааны дундуур алга болчих шиг санагддаг. Хичээл тарах мөчөд коридороор хөл хөдөлгөөн дарагдаж, зарим нэг нь инээлдэж, зарим нэг нь гүйлдээд чимээхтэй. Харин би цүнхээ үрээд бушуухан л гарна. Гадаа хэдийнэ харанхуу, аймгаасаа урагшаа алхна. Танил зам. Гэхдээ харанхуйд танил зам ч гэсэн өөр болчдөг юм. Гэр рүүгээ харих замдаа замын голд нэг шон бий. Тэр шонгийн дундуур хөндлөн модтой томоо үсэг шиг. Бид тэр модыг аттай мод гэж ярьдаг байлаа. Би явсаар яг аттай мод руу дөхөж байтал нэг цагаан юм анзаарагдав. Анхандаа ч тоосонгүй алхасаар дөхөх тусам цагаан нь тодорсоор хажууд нь ирчихэн тэр. Цагаан юм хөдлөхгүй ямар ч хэлбэргүй ажээ. Тэр мөчөд айдас гэж юу болохыг би анхудаа л мэдэрсэн юм да. Хөл газар шигдсэн юм шиг хөдлөхгүй. Гар хүй дөргөн нуруугаар хөлс урсаж эхэлнэ. Амьсгаа өөрийн мэдэлгүй богино. Тасархай болж чих дотор зүрхний цохилтоос өөр юу ч үл сонсогдно. Толгой дотроо айх хэрэггүй гэж хичнээн бодсон ч бодол гэдэг юм тэр чихтэй л царцчихсан юм шиг. Нүднээс нулимс өөрийн ирэхгүй урсна. Ээжээ гэд ама ангаатал дуу гарахгүй. Хоол айж таг. Хармааргүй санагдавч нүд өөрийн ирэхгүй цагаан юм руу чиглэнэ. Харин би харахгүй гэж зүтгэн. Толгоогоо гэлжийлхэн нүдээ анаад зогсчихжээ. Хэдэн минут тэгж зогссон мэдгүй. Гэтэл тэр баруунтаа айлын нохой хуцав. Тэр ганцхан чимээ намайг хөшсөн газраас минь сулалсан юм шиг санагдаж би нулимсан арчиж сая л одоо яах вэ хэмээн бодож эхэлсэн. Ард аймаг харагдана. Буцаад явах аргагүй. Гүй явлаач сургууль оролтой байна миш. Урагшаа харуул нөгөө цагаан байсаар. Хөөс жим үү гэд чангахан хашгирч дуу өгөх гэсэн дахиад л дуу гарсангүй. Гэртээ л очих хөстэй. Ээж минь санаан зовж байгаа да гэсэн бодол толгойд эргэлцээр. Зөриг гарган урагшаа алхлаа. Малгайгаа нүд рүүгээ шахаж зөвхөн замаа ширтнэ. Нүдний буланд юм харагдах үе гэж айсандаа тэр шүү дээ. Цагааныг жаахан өнгөрмөгцөө гүйж гарлаа да. Гэвч үгүй их тусмал араас айдас хөөж байгаа мэт санагдана. Нулимс нүдийг минь бүрхээд замч харагдгаа боллоо. Өвлийн зузаан хувцастай цүн хүүрсэн охин хүүхэд яаж тэгж гүйж чадсан юм бүү мэд. Даанч бүдрэн унаад хүйтэн цас ам руу нүүрлүү орж амьсгаа тагларах мэт болон тэрл агшинд би яг л одоо нөгөөх гүйцэд ирэхэндээ гэсэн бодол тархинд харун орж айсандаа боссон авч яаж босноо ч мэдлгүй ээжээ гэд орилон өндөөж дахиад л гүйлээ. Энэ удаа хоолоогоор дуу гарсан нь дотор жаахан жонгоох шиг болов. Амхандаа л хурдалсаар байгаа боловч гүйх алхахын завсрал бидэрсээр. Гэтэл байшингийн цонхны жижигхэн цагаан гэрэл харагдав. Тэр гэрэл миний хувьд аврал юм шиг санагдж байлаа. Зориг орж би тавираад ирхэн тэр. Нуус нулимс шүлсэндээ хойлолдон айхэлж өөхөлсөн амт нь л явж исэн санагдж байна. Тэгсээр ашгүй манай нохой хуцах дуу сонсохдод гэртээ ирсэн юм шиг л санагдаж сэтгэл минь арай тайвшран амьсгаа минь жигдэрлээ.
Яагаад ч юм эргээд хартал харанхуйгаас өөр юу ч алга. Буурхан минь. Намайг хинч л хөөгөөгүй байж тээ. Гэр ойртох тусам сэтгэл өөжирч нохой маань өөдөөс ирээд хамтдаа хайрсан. Маргааш өдөр хичээлдээ явахдаа тэр модны дэргэж очиж харлаа. Тэнд байсан айдас маань шонгийн модон тээгэлсэн гурилын цагаан ут байж илээ. Тэр үед би нэгэн зүйлийг ойлгосон юм. Айдас гэдэг заримдаа бодит зүйл биш. Харин хүмүүс бид өөрсдөө дэлхийг хогоор айцаар л дүүрэгдгэл юм байна шүү дээ.